Эдгар Аллен По, Аннабель Ли. Аяр заны орчуулгаар. Өчнөн олон жилийн тэртээ Тэнгисийн хөвөөнд хаант улсад үзэгслэн гоо хосгүй ариун Аннабель Ли нэрт охин байлаа. Надаар хайрлуулж, намайг л хайрлахаар нартад заяасан нэгэн байлаа. Тэнгисийн хөвөөнд хаант улсад тэр минь ялах бич болчир. Гэхдээ л Аннабель Ли бидний хайр гэрэлт хорвоод игнэшгүй нь байсан. Уудам тэнгэрийн жигүүрт бурхад ч учрал хайранд минь атаархдагсан. Энэл шалтгаанаар тэртээ эртэд Тэнгисийн хөвөөнд хаант улсад Аадрын үйлс шөнийн салхиар Аннабель Лиг минь гинтэд үлээсэн юм. Хүйтэн салхинд цохиулж нөгчсөн. Хөөрхий түүнийг минь надаас хагцааж, хүүрийн газрын булшинд хийгээд хүндэт язгууртнууд авсын хадсан юм. Бидэн хоёр татаархсан бурхад битүүхэн ингэж баха хангасан юм. Тэнгисийн хөвөөнд хаант улсад тэр явдлыг хүн бүр мэднэ. Аадрын үйлсийг тэдэл ярьж салхиар Аннабель Лиг минь хөнөөж орхисон юм. Гэхдээ л бидний хайр урд хожид хинтч, тоймгийн ухаанд мэрэгдэтч, тохиолдоогүй агуу хайр байсан юм. Тэнгэрийн диваачн дах архад гигантнүүдч, Тэнгисийн гүндэх альбинчуд хөрүүдч, аль нь ч миний сэтгэлийг үзэгслэн гоо Аннабель Лийн сэтгэлээс хагцааж чадахгүй. Аннабель Лиг зүүдэнд минь үргэлж авчрахал гэж гээдэг сарны төлөө. Үзэгслэнт Аннабель Лин минь харцыг үзүүлэхэл гэж гэрэлтдэг оддын төлөө. Тэнгисийн хөвөөнд чимээгүй хотод амраг хайр минь. Тэнгисийг дэрлсэн түүнийхээ булшинд амьдрал минь. Шөнийн далайн түрлэг чагнан сүйт бүсгүйгээ үгүйлэн хэвтнэм би. Одмондөр сувг тавтай морил би болготлогч инхбат. Хөтлөгч Сандагийн бэлтгэн хүргэдэг сүүлчийн өдөр нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сувг оруулан NTV телевизээр мөн 83.3 107 долгионы Одмондөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг бараа татан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа Ариг банк болон Одмондөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. За өдрийн минь зандаа. За өдрийн мэнд ба. За одоогоос яг 99 жилийн өмнө буюу 1926 оны 9-р сарын 11-ний өдөр хуралдсан намын төв орооны зохион байгуулах зөвлөлийн гишүүдийн урлаас нэг юм болж байгаа. Гадаадын сургуульд суралцахыг хүсэгчдийн асуудлыг авч хэлцээд Герман улсын сургуульд нацагд орж пагам дулам нарын 6 хүнийг шинээр нэмэн илгээж улс орондоо чухал хэрэгцээтэй мэргэжил эзэмшин одоо тэгээ ирээд итгэл хариуцлага ингээ ногдуулж байгаа намын зүгээс. Улмаар Герман улсад одож суралцах залуус Улаанбаатараас 1926 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өртөөгөр мордоод алтан болог хүрээд цаашаа зөвлөлт толгой улсыг дамжин тэгээ Германы Берлин хотноо хүрэлцэн очсон ба. Нацагд орж пагамдлын нар юмс те. За энэ тухайга 90 жилийн өмнө 1935 онд нацагд орж байгаа анкетантай бичсэн ба. Берлин хотноо герман хэл бичгийн институтыг дуусгасан би. Ингээд өөрөх намтартай. Тэгээд дараа нь Лайпциг хотноо сонин сэтгүүл ба дорн техник судлах институцэд бас 3 жил явсан гэж. Энэ юу гэсэн үг вэхээр нацагд орж байгааг Герман хэлний асар өндөр боловсрол эзэмснийг хэлдэг баримт. За ингээд 1935 онд 90 жилийн өмнө Америкийн зохиолч Эдгар Аллен Погийн Алтан цох гэдэг зохиолыг нацагд орж байгаа Герман хэлнээс орчуулах нь зайлшгүй болохыг түүний тэр тухайн үеийн тэр сэтгэлгээний эрэл хайгуул яг түүнд ойлгосон болтой байдаг. Эдгар Аллен Погийн Алтан цох гэдэг зохиолын оршил өгүүлэлд өөрөө орчуулж байгаа шүү дээ. Тэгэд тэр оршил өгүүлэлд байдаг дэ өмнөх үг тэрэн дээр ингэж бичсэн байд. Нацагд орж Эдгар Аллен По аваас тооны ухаанд нэвтрхий хүн байсан зохиосон зүйлд нь гүн бөгөөд нарийн ямагт хүний сэтгэлд оршгүй бэрхтээ зүйлийг бичнэ. Бичсэн зүйл нь
Даруй дэлхий дахны яруу найруулгын эрдний санд үнэлэгдэж олон гадаад хэл дээр орчуулагджээ. Энэхүү алтан цох хэмээх зохиол үзвээс маш нарийн нууц зүйлийг хүний ухаанаар ухаж болохыг утгачлан зөвхөн өөрийн ухаанаар зохиогоод мөн өөрийн ухаар нь тайлахын хамт шинжлэх ухааны чанарыг илэрхийлсэн гэд. Ингээд сууглагт ачдарж нацагдаж 90 жилийн өмнө энэ Эдгар Аллан Погийн алтан цох зохиолын өмнөх үгдээр ингэж бичсэн байдаг. За алдар нэр нь Америк төдийг дэлхий дээр түүхэнд дурссан цуутай найрагч зохиолч Эдгар Аллан По 1849 оны нэг намар 1849 оны намар хайц нь мэддэхгүй бүтэн 6 хоног ор мөргөө алхуулчихдээ. Хинч мэдгүй 6 хоног. Тэр 6 хоногийн хугацаанд бүр түүний хинч хараагүй. Хинч түүнээс бүр сураг ажиг дуулдаггүй. Дуулсангүй те. Түүнтэй үг сольсон. Түүнтэй уулзаж учирсан хин нэгэн байсан байлаа гэхэд тэр хүн ямар нэг нотлох баримт бас үлдээсэнгүй. Тэр хэд хоногт По яг л хий үзэгдэл хуурсайтай ёстой л усан дуусаж хаагаар замгарсан. Гэтэл 1849 оны 10 дугаар сарын 3-ны хүйтэн чихэн өдөр Эдгар Аллан По гинт гараад иртэ. Тэр нь Мэриленд мужийн Балтимор хотын Райны дэм буудал нэртэй газрын уртхан ингээд нэг 2 том торхон дээр ингээд тэгнүүлэн тавьсан өргөн банзан дээр ухаан солиорц дэмэрч гисэн байдалтай. Өөрт нь ингээд нэг багцсан тийм таараагүй өөр хүний тийм хуучин муу хувцас толцтой. Түүнийг тэр дорны эмнэлэгт хүргээд эмчнэр бүр чадах чинээгээр эмчлэх гэж эрүүл сарвал ухаантай болох гэж хичээсэн боловч тусыг олсонгүй По бүтэн 3 хоног дэмэрч жагаад хийм харсаар байгаад ингээд нас баргийнхаа урьд По аманда юу ч бовтонж байсныг гів гинтхэн Рейнольдс гэд ойрхон чанга ойрлож байгаа. Харин маргааш өглөөнд 1849 оны 10 дугаар сарын 7-ны нар мандсны дараах нь тэр амьсгал хураат. Тэгэхэд Эдгар Аллан По ердөө 40 настай байсан. Эдгар Аллан Погийн учир битүүлэг гинтийн хачиртай хүл өнөөхөр нь олонний анхаарлыг татдаг нь яг тэгвэл түүний авиас бэлэг тэр суу алдартай холбоотой. Эдгар Аллан По те яруу найрагч зохиолчоос гадна маш чадварлаг редактор, утга зохиолын шүүмжлэгч байсан. Яруу найрагчийн хувьар тэр Америкийн уран зохиолын ихэнх үеийнх романтизмын гол төлөөлөгч нэг, мөн үргэлжилсэн үгийн мастрын хувьар готик уран зохиолыг хөгжүүлэгч нэг байсан. Түүнийг мөн Америк өгүүллийн тэр уламжлалыг тогтоогч детектив зохиолын загалмаас эцэг гэж үздэг. Шинжлэх ухааны сэтгвтэ зохиол бүтээлийн хөгжилч гэсэн По түүчэлэгчийн нэг байсан. Түүнийг зөвхөн үзэг цаасаар уран бүтээлээрээ амьдралаа залгуулсан Америкийн анхны зохиолч гэдэг. Погийн ерөөс гол гавьяа нь Америкийн уран зохиолыг дэлхий дахинаа анхлан таниулж бүр мандуулсанд оршиж. Ялангуяа Герман, Францаар орчуулагдсан өгүүлбэрүүд нь бүр асар их амжилт болсон. Маа монголчууд бол их зохиолч Нацаг Доржийнхоо буйнаар 1930-аад оноос Эдгар Аллан Погийн уран бүтээлтэй монголчууд маань танилцсан шүү дээ. За харин зөвхөн Погийн өөрийнх нь л бичиж чадах адал сонин адармаатай түүх шиг үхлийг нь тойрсон тэр элдв явдал яг ямар учиртай вэ? Энэ үнэхээр бүр хачирхалтай бүр ингээд хувь заяаны даажиглал гэмээр Эдгар Аллан Погийн уран зохиол нөр зохиол бүтээл нь бүр тун ээдрээтэй шүү дээ. Тэгж байгаа зү ингээд детектив зохиол яг ямар байдаг л. Ноцлог тийм ээ. Өөрийнх нь амьдрал тэгж төгсөн гэж Эдгар Аллан По өөрөө бодооч байх. Түүнийг чухам яг хэн юу үхэлд хүргэв. Юу болсон өнөөш тодорхойгүй ор сургуу албасан тэр хэдхэн хоногт нь түүнд яг юу тохиолдсон болоод утга учиртай тийм ганц ч өгүүлбэр эвлүүлж хэлж чадахгүй болтоо ухаан санаагаа алдсан байх байна. За тэгэхээр Эдгар Аллан По нас барахаас 3 сар юм. 1849 оны 7 дугаар сарын 2-нд Филадельфи хотс дахь сайн анд Джон Сартеныхын гэрт зочилсан ба. Сартены хожим дурснаар По бүр цонхигоороо цонхиц. Царай зүс алдчихсан. Сэтгэл санааш гэж бүр аах юмгүй дөнгөж амьтай голтой амтан гэрт нэрсэн ба. Тэгээ бас нэлээ үнэртүүлчихсэн. Бас хүлчүү явсан ба. За тэгээ Сартены орж ирсэн даруйдаа По сэтгэл сэртгийлгэн бүр айсуу үглээ зөгнсөн ч юм гэмэрт нэг үг гэлсэн ба. Яасан гэхээр найз нөхдөсөө тусламж хамгаалт ирж явнаа. Миний үгэнд хийн ч итгэхгүй байхaltaа. 19 гарч чадхад ийм зүйл болж байна гэдэг үнэхээр хачин юм. Одоохондоо би яг нуугдах хэрэгтэй. Найз нь танаа тоомжлох уу гэсэн баг. Ингээд
хоорондоо нэг авцалтай муутай. Утга учир нь тодорхойгүй юм ярьсан л гэсэн үг шүү дээ. Тэгсэн Под чухам яг юу тохиолсон мэдээгүй ч гэсэн нөгөө сайхан сэтгэл данд сартай нь болохоор олон зүйл асууж шалгаалгүйгээр найздаа туслахаар шийдээд за түүнийг хэд л бол хэд хоногор гэртээ бэ? Айж имэх зүйлгүй орон гэрт нь аюулгүй байж болно гэж тайвшруулсан ба. За Погийн сартайнд ярьснаар тэр хэд хоногийн өмнө Бруклинээс Филадельфи хүрэх одоо тэр галт тэргэнд явж байхдаа ингэсэн гинэ. Өөрийг нь бүрлэхээр сим хуйлж байгаа хідэн эрэгтэй хүний яриаг галт тэргэн цаа чи өөрөө санаанд уу сонсцсон. Яг өөрийг нь хөнөөгч байгаа. Тэр гимтэтгэлүүд Пог галт тэргэнд цааш харуулж чад одоо тэгээ цогцыг нь галт тэрнээс замын хажууг нь гууж алруу шиднэ гэд ийм төлөвлөгөө ярьж байхыг сонсцсон гин. Энэ нууц төлөвлөгөөг нөгөө сонсоод По бүр хинч ажиг сэжиг ахуулгүй дараагийн зогсоол дээр үсрэн буугаад тэгээ Филадельфид яаж игээд хурж ирээд ингээ найзанд ирсэн байна. Тэгсэн найз нь энийг сонсчоо Сартайн хэдийгээр сайн санааны үүднээс По туслахад бэлэн байсан ч гэсэн энэ бүх ярианд ногт итгэхгүй байгаад. Тиймдээч хин чамайг алахыг хүсгэвдэ найз. Яг яасан гэж чамайг ер нь хөнөөхөн бэ гэсэн чинь По эмэгтэй хүний асуудал байгаамаа гэж хэлсэн ба. Би нэг мөрөөдө тоглоом юм болгох гэж бодлоо. Одоо харахад эн чинь ингээ галзуу солиотын мэддэхгүй өөрөө жоохон согтууч юм шиг тэгээд нэг их чим яриад байгаа шүү дээ. Гэтэ одоо харахад энэ үнэхээр ч үнний ортой байсан ч магадгүй байгаа юм. Яасан гэхээр По аваал ихнэр Виржиниа Клеме 1847 онд сүрийн өчнөр алдцсан. Тэгсэн чинь тэрний дараа Сара Ройстер гэдэг эмэгтэйд сүү тавьсан байж. Тэгсэн Сарагийн 3 ах байт юм. 3 ах нь Пог хүлээн зөвшөөрөхөд татгалзаад ямар ч хамаагүй аргаар сүүгэн цуслана гэж сүрдүүлж байсан гэдэг яриа байт юм. Пог нас барсны дараа Сарагийн тэр 3 ах л согтуу хүлчүүдээ зохиолчиг даган галт тэргэнд очиод тэд л яг галт тэрнээс Пог шийдсэн баг гэдэг таамаг гарсан баг. Нөгөө 6 хоног алга болсон тэгээд нэг хачим болсон гэдэг шүү дээ. Тэр нөгөө найз гэдэг Сартайн ч гэсэн хожимо Погийн өөрт нь хэлж ярьсан болгоныг санаад өнөөх сэм ярилцж байсан хүмүүс нь үнэхээр ч сүйд бүсгүй ах нар байсан байж болох юм гэж таамагласан ба. По мөн Сартай найздаа дараах зүйлийг ярьсан. Тэр нь Мояменсинг гэдэг нэртэй гянданд хоригдож байж. По өөр. Би ингээд Мояменсинг нэртэй гянданд хоригдожсэн. Гэтэл өрөөнийх нь цонхоор өндөр чулуун цамхаг харагдчихсан. Тэр цамхаг дээр үе үе залуу сайхан эмэгтэй гарч ирээд өрөөг нь гэрэлтүүлдэг байж. Эмэгтэй гэтэл нэг удаа өрөөнд нь шилжин орж ирээд нэгэн уух юм өгснө. Миний асуултууд чи хариулахгүй бол наад дундаа чинь хор болон хуурна гэж. Эдгар Аллан По Сартайнд ийм ярьсан баг. Тэгэхээр Сартайн энэ мэт яриаг сонсоод Пог үнэхээр солио өвчин туссан гэж бодсон ба. Тэгээд мэдээж хин ч ингэж бодно шүү дээ. Хэвтэж амрахыг ятгсан ба. Тэгэхээр чи ийм хачим ярьц. Дээрэс нь галт тэрэгт намайг хүмүүс ална гэж яг би сонсчод үсэрсэн гэдэг ч юм уу. Ингээд чи нэг итгэхий аргагүй болчиход байгаа юм. Тэгээд дээрэс нь хөлчөө гэж итгэв. Гэтэл Сартайн тухайн үед мэдээгүйсэн боловч По үнэхээр тэдний гэрт очихоос өмнө Филадельфигийн шоронд суусан байна. Тэр нь яг Мояменсинг гэдэг нэртэй байсан үний юм байна. Олон нийтийн газар согтуурын тагаас эргээр байршлагдан хоригдсон үний юм байна. Ингээд нэг худал гэж бодсон болгон ингээд цаана бас нэг үнний ортой болоод байгаа байхгүй. Ийм хэцүү юм болоод идэг. За По тэгээд Сартайны гэрт сайхан 2 хоног амраад овоос сэргээд гинтхэн л бүр эдгэж илаарсан аятай эрүүл саруул ухаанд авчиж. Өмнөх хэд хоногт нь хийм харж дэмэрсэнтэй утга учиргүй хэрэгтэй хэрэггүй юм ярьснаа ч гэсэн өөрөө хүлээсэн ба. Гэхдээ нөгөө тархин зогсолтгүй ажиллаад бие махбодыг их төвөдөлж байна те. Сайхан амар цэргийг ихээр нөгөө хар дарсан зүүчиг энэ бодлуудаасаа бүрэн гүйс чөлөөлж чадахгүй байна гэдгийг хэлсэн ба. За ямар ч тач По Сартайны гэрт ингээд хүн төрхтэй болж аваад найзаасаа ойр зүрэн хэрэгтэй $3 зээлээд тэтнийхээс явж. Тэгэхдээ Нью-Йорк юм уу Балтимор явна гэж найздаа хэлсэн ба. Гэвч хаашаа ч явсангүй. Харин яг Филадельфи хотод яг байгаа штэ. Ахаад өөр ширэнд орчлоо хэд хоногоор ахаа саацсан ба. Сартайны гэрээс явахдаа хэд хоногийн дараа По нөгөө талигаач ихнэрийн ээж буюу хадам ээжтэй ойрд миний бие муу байна. Холиор ч юм уу булчин шүрмс татах өвчин би тусцсан юм шиг. Үзэгч байж хүчрэхгүй. Надад одоо ер найдлага үлдэг байхад ингээд би үхтгэл юм байж дээ гэд. Ийм үгтэй загтал битсэн ба. Тэгэхээр По үнэхээр холиор буюу булчин задрах тахлаар бас үгсэн байж болох уу гэдэг ийм асуулт уран гарч. Тийм байна.
Судлаачид болохоор саяхныг хүртэл энэ захианс нь болоод Пог нэрэл холиороор амьсгалахураас байж магадгүй гэж үздэг. Харин сүүлийн үеийн хид хідэн судалгаар Алан По холиор өвчин огт тусаагүй атлаа холиорын эмчилгээ хийлгэж байсан илэрсэн ба. Тийм үү. Тэгэхээр эмчнэрийн буруу оншноос болоод тэгээ буруу эмчилгээнээс болоод түүний энэ байр байдлыг дордуулсан байж тун магадгүй болчиход. По амьдралынхаа сүүлийн хэдэн сард яг үе үе дэмэрч хийм харж байсан делириум тременс гэдэг архины цагаан солио өвчний шинж тэмдэг байсан бах магадлаа гэж үздэг судлаачд байгаа юм байна. Энэ яа гэхээр олон жил арх согтуурлуундаа хэрэгэлсэн гинт нөгөө архинаас гардаг штэ зүгээр ингээд хүчээр ч юм уу яаж гэдэг гимшээд ч юм уу. Тэр үед илэрдэг. Тийм эмгэг юм байна. Голдуу сүүлд ингээд арх ууснасаа 4 хоногийн дараа шинж тэмдгүүд нь хурцаар мэдрэгдэг тийм эмгэг юм байна л да. Гэтэл По уудагс нуудагс энэ чинь амар согтуу тий агсан согтууртай байдаг. Гэхдээ гинэ туухай болох нь солиорол дэмэрэлт хүрэх хэмжээнд хүртэл тэгж их ууж байсан эргэлзээтэй. Яагаад тэгэхээр тэр насан туршаа арх чинь нэр зүүсэн. Гэхдээ энэ миний бүр маш дотны хүнтэй их ойрхон жишээ болохоор би нэг маш сайн мэдээд. Яагаад гэхээр энэ По болон миний тэр дотны уу яагаад гэхээр ганц хундаг уугаалт оросгдчихдаг. Хэдэн өдөр дараалан шарцдаг. Ийм нөгөө харамсалтай бие организмтай байхгүй. Өөрөөр бол согтуур сундаа хүлээж авч шингээх чадваргүй ихээхэн авиасгүй архичин гэсэн үг. Хитрүүлж хэрглэж бол чадахгүй юм байна. Бүр чадахчгүй. Тэгэхээр чи нөгөө ганц хундаг чинь энэ хүнийг те одоо архинаас гарлаа гэхэд тэр нөгөө галзуу дэмий эмгэг рүү аваачихгүй. Хэмжээний биш байхгүй. Тийм байна. Тэр чинь бүр яг архичин хүнд тийм болдог. Тэгэхээр эн чинь авиасгүй архич баг. Тийм байна. Тийм. Тэгэхээр Сартаны гэрээс гараад яг юу хийсэн? Чухам хэд хоног хаагур явсан тодорхойгүй ч гэсэн По Филадельфид байх өөр нэг зохиолч найз Жорж Липардаас мөнгө зээлхийг гуйсан байгаа юм л да. Липард өөрөө сохор зоосгүй. Гэхдээ Пог шүтэмжирдэг. Тийм учраас бүр чин сэтгэлээс түн туслахыг хүссэн болохоор Липард нэг таньдаг санваартан дээр очиод нөгөө санваартан бас Пог хүндэлдэг. Энэ чинь агуу амтан болохоор тэгээд мөнгө олж өгсөн ба. Үүгээр зогсохгүй нөгөө санваартан чинь нөгөө Липардтай хамт Пог ингэж цугтаа ингэж мөнгө төгрөг өгсөн мөрчлөө цугтаа ингэж гал тэрний буудлын дээр ч тасбар авч игээд ингэж бүр Филадельфигаас явхад нь гал тэрний өртөөн дээрээс тэр гаргаж өгч. Бүр тийм хүндэлдэг. Тэгсэн Липартын хожим бичснээр По яг явхдаа нөгөө санваартан Липарт хоёрын гарыг ууцтал чангатгсан гэдэг. Бүр ууцтал. Байр байдал нэг л гонигтай. Явхдаа нэг дурамчхан ч байх шиг яг л нэг амьдрал нь төгсөж байгаа хүндэл баймаар юр бүсийн ингэ бүх юмтай эвлэрэнгүй тэм хүлцэнгүй шинжтэй байх шиг Либерт санагдсан гэж байгаа юм. Эн чинь болохоор 7 сард болж байгаа үйл явдал. Эн чинь намар 10 сард өөд болсон шүү дээ. За ингээд 1849 оны 7 дугаар сарын дундуур ингээ Филадельфигээс Виржиниагийн Ричмондд ямар нэгэн байдлаар ингээд ашгүй нэг хурж байгаа. Энэ Ричмонд нэг учиртай газар. Сэтгэл санаанд байдал нь харьцангуй дээрцсэн утга зохиолын сэтгүүл гарганаа би. Сэтгүүлийн санхүүжүүлэх хүмүүс олцсон гэх зэрэг сонь сайхнаа хадам ээжтэй бичээл байгаа. Хариу болгон илгээсэн хадам ээжийн загтал бүр сэтгэл санааг нь улам их хөргөж элби юм шиг сайхан үйлчлэг үзүүллээ гэж бас эргэн тойрныхондоо хэлж байгаа. Бүр төрсөн дүү охиндоо хүртэл ярьж байгаа байхгүй. Охин дүү Розалин болохоор Ричмондтайг амьдардаг. Тэгэхээр По хэдийгээр Массачусетсын Бостон төрсэн боловч хөөрхий 2 настай дөнчирсэн. Тэгэд Джон Аллен гэдэг Ричмондын уугуул худалдаачны өргөгдсөн ба. Иймээс Ричмонд хотод түүний яг орон гэр. Тэгэхээр Джон Аллен гэдэг нь өргөж авсан хүн өөрийнхөө овгийг Под хайрлсан. Тэгэхээр бид нар Эдгар Аллен гэдэг тий По гэдэг нэм учиртай. Гэхдээ түүнийг яг албан ёсоор үрчилж аваагүй юм байна л д. Яг юу болсон гэхээр Погийн яг эцэг нь яг жинхэнэ эцэг нь хэрмэлж үжигч юм. Хоёулаа. Ингэж хагаад 1811 оны 12 дугаар сард хоорондоо 3 өдрийн цайтай нас орчиж. Пог 2 настай багт. Ээж нь сүрээгээр өнгөрөхдөө дөнгөж 24 настай. Аав нь учир битүүлгээр гадаа гудамд тэ магадгүй бас сүрээгээр ч юм уу ингээ амьсгал зурахтаа 27 настай байж. Залуу хос болохоор 3 хүүхэдтэй. Тэгэхээр энэ үлдсэн 3 хүүхдийн ууг нь буюу Погийн ах нь болохоор Хенри. Тэр болохоор аавынх нь аав ээж буюу эмээ өвөө дээрээ Балтиморт ингээд очиод өссөн. Харин Эдгар хүү болон нөгөө охинд байгаа штэ. Розали те. Эдгар Розали хоёрыг нь болохоор Ричмондын хоёр айл тус тусд нь өргөн аваад өсгсөн баг.
За ингээ Ричмонд нь очино гэдэг нь чинь яг гэртээ очиж байна гэсэн үг байна. Тэгсэн Ричмонд дээрээ удааг байхдаа По ахаад уугаад эхэлт. Нөгөө нэг хунтгаал татна гэсэн үг байхгүй. тий. Согтуурлах ундаанд хитрхи мэдрэг. Огт ууж чадахгүйг мэдэх гэрийнх нь түүнийг эмчит үзүүлээч те. Гэт эмч түүнийг ахаад ууж болохгүй ганц хундаг бүр ингээд ганц хундаг арх амьд чинь хүрх аюултай шүү гэж анхааруулсан ба. За ингээд По хамгийн гол нь ахаад архитаар суусан. 7 сарын сүүлж дээр 8 дугаар сартаа бүр бүтэн 8 дугаар сартаа ш 90 сар бол байсан ба. Огт арх амсахгүй. Тэр зунаа По Ричмондд хэд удаа уран зохиолын лекц уншиж шинэхэн нөгөө сүйдвэсгүй саараатах ихэд таз жаргалтай байсан ба. Ричмонд дахь танилуд нь хожим түүнийг бүр хэдэн сард арх сартаар хол байсан гэдгийг яг гэрчилдэг. По тухайн үед нэг найзтай илгээсэн цагталтаа би үнэхээр аз жаргалтай байна. Ийм аз жаргал мэдрэлгүй би ямар олон жил болоо вэ гэж бичсэн ба. Под утга зохиолын сэтгүүлээ эрхлэн гаргах нь юунаас илүү одоо чухал ба. Нөгөө бас ивент төгсдөөч баг болсон. Тиймээс нөгөө сэтгүүлийн ажлаар хид хідэн хотоор явах болчихлоо. Сүйд бүсгүүдээ 2-7 хоногийн дараа эргээд ирнэ гэж хэлэхдээ тэр амьдралдаа маш сэтгэл хангалуун. Ирээдүгөө ч өөдрөөр одоо хүлээж байгаа шүү дээ. Энд чинь 1849 оны 9-р сарын 25 гэсэн үг. Ингээ 25-нд По нөгөө Ричмондын найзуудтайгаа оройн зоог бариад үдэлтийн үдшилэг маяг юм хийж. Харин 2 хоногийн дараа 9 сарын 27-нд одоо тэр Ричмондоос яг ингээ хөдөлж. Поглет Филадельфи орж нэг залуу найрагчийн шүлгүүдийг редакторлнаа. Цаашаа Нью-Йорк орно гэсэн их төлөвлөгөөтэй энийг бүгдэнд хэлсэн ба. Гэвч яг нөгөө Ричмондоос хөдөлсөн дороо ингээд нөгөө усан тайсан чулуу шиг халах болсон. 9-р сарын 27-оос 10-р сарын 3 хүртэл энэ 6 хоногт түүнд юу тохиолдсон талаар нэгч баримтсалт одоо өнөө хүр байдгүй. Тийм. Одоо хүртэл байхгүй. Энэ 6 хоног. Пог харсан түүнтэй үг сольсон хүмүүс байсан байлаа гэж гисэн. Түүнийг хэн болохыг таниагүй гэж бас магадгүй шүү дээ. Нас барсныхан дараа нэг ч хүн түүнтэй холбоотой мэдээлэл өгөхөөр гарч ирээгүй. Чухам яаж харин Балтимор хүрснийг ч ингээ мэдхэн байхгүй. Харин 10 сарын 3-нд хэвлэлийн газрын үсэг өргөгч Жозеф Уокер гэдэг залуу хэвлэлийн газар үсэг өргөдөг. Балтиморын зүүн Ламбард гудамжны уушин газар дэм буудлын олноороо байдаг нэгэн хавчиг гудамд түрүүнсэн 2 торох тэгнүүлэн тавьсан тэр өргөн банзан дээр нэг хүн бие өвхөн ингээд хөвтөж байхдаа таарахгүй юу. Ингээд харваас нэг бүр өрөвдөлтэй гадаа чихүн салхитай маш сэрүүхэн тийм орой байсан болохоор нөгөө Жозеф Уокер чинь энэ хүнд туслахаар төгсч очсон ба. Тэгээ очисон чинь энэ ир чинь Эдгар Аллан По шүү гэсэн шууд таньсан баг. По борог ухаангүй мэд. Бүр ингээд осолдохгүй нэрэл хэлж чадсан гэж. Намайг Эдгар Аллан По гэдэг. Яа нэртэйг байж чадчих. Тэгэхээр нөө Жозеф Уокер тэр даруй Погийн танил Жозеф Снодграсс гэдэг хүнд захиа бичээд тусламж хүссэн ба. Эдгар Аллан По энд гадаа ингэж байж байна гэд. Ягд энэ Жозеф Снодграсс гэдэг те Жозеф Уокер Снодграсс гэдэг хүнд яг бичсэн бол гэхээр энэ нь Уокер өөрөө нэг хэвлэлийн газар ажилладаг болохоор магадгүй Снодграссыг таньдаг байж магадгүй. Эсвэл По ухаан орон гарan байсан ч гэсэн өөрийнх нь нэрийг арай гэж хэлсэнтэй адилхан Балтиморт би нэг сэтгүүл эрхлэгч хийдэг Снодграсс гэдэг хүн чи энэ хүнийг дуудаад ир гэж хэлсэн байж магадгүй. Ямар ч байсан одоо тодорхой мэдэх юм алга. Зурвсаа илгээсэн дорн Уокер Пог ойролцох дэм бодлын үүдэнд оруулаад төрслөгтэй сандал дээр ингэ суулгасан ба. За ингэсэн нөгөө захиа авсан Снодграсс ч гэсэн удахгүй хүрээд ирсэн. Тэгсэн Снодграссын хожим бичснээр По өөрт нь таараагүй тийм өөр хүний бохир халтар уцтай. Мөн өөрийнх нь биш болох нь маш тодорхой бүр хуучин тийм муу малгайтай байсан баг. Бүх юм нь өөр хүнийх. Гэтэл Эдгар Аллан По ч хэдий дэгжин биш ч гэсэн маш цэвэр усдаг, маш нямбаа хүн байсан. Хизээж тэгж хуслахгүй. Хизээж тийм муухай тий бохир зааваа явдаггүй. Тиймээс Снодграсс нөө хуучны танилаа тийм төр төрхтэй байгааг хараад бүр маш их гайхсан байна. За ингээд дуудлагүй Пог сүхт ирэхээр ойролцох эмнэлэгт хүргэж. Тэр үед По яг ямар хөө байдалтай гэсээр хөл гарan татцсан хит. Ингээ хөдөлж чадахгүй. Ингээ яг хөшөө шиг. Харин амандаа л юу нь мэддэхгүй ямар нэг юм зогсолтгүй бовтонсаар. За ингээд Пог Балтимор хотын Вашингтоны нэрмжит коллежийн харийн амьлагт
Жон Моран гэдэг эмч хүлээж авч. Моран эмч болохоор тэр дорой нөгөө Погийн муухай хувцсыг тайлаад үзлэг хийж эхэлж байгаа байхгүй. Эрүүл ухаан алчсан. Хөдөлж чадгаа болсон. Одоо Эдгар Аллан Пог харсан хүн бүр түүнийг эхлээд согтуу эсвэл мансуурсан байна гэж үзсэн ба. Гэтэл түүнээс арь хүнэртэйг. Солио тусны шинж тэмдэгч харагдаг. По хамгийн гол нь огт салгалж чичрэхгүй байсан. Энэ эмчийн анхаарлыг татчихсан. Энэ түүнийг ямар нэг согтуурлах, мансуурлах зүйл хэрэглээгүй баталчаа. За ингээд дараагийн 2 хоногт нь По харьцангуй тайвширсан ч гэсэн амандаа юу ч бувтнаад нөгөө бүхүнд чадахгүй димэрсэн хിവэрэл гад. Гэтэл 3 дахь хоногоос нь биед нь хүрэхэд хитийг хүүтэн дөө ингээд боловч дотоороо өндөр халуурч эхэлжээ. Ингээ По 10 дугаар сарын 3-ны 5 гарагт эмнэлэгт хүргэсэн шүү дээ. Харин бям гараг гэхэд тэгээ 3 хоногийн дараа хэдийнэ найдваргүй болсон тодорхойлцдог хөрх би энэ. Түүний амьсгал цаашилж зүрхний лугшилтанд бүр ингээд үл мэдгэн болоо те. Ингээд 10 дугаар сарын 6-ны бям гарагийн орой По гинтхэн Рейнольдс гэж орилж байсныг дээрээсэн шүү дээ. Тэгэхээр ингээд энэ чухам хиний нэр болохыг одоо хүртэл хинч тайлж чадаагүй байгаа. Гэхдээ нэгэн сонины эрхлэгч, аялагч хит хитэн лекц нь одоо Под онцгой нөлөө үзүүлсэн гэх Жереме Рейнольдс эсвэл Балтиморт ирснийхэн дараа түүнтэй таарсан байж магадгүй гэх шүүгч Хенри Рейнольдс нарыг судлаачид Погийн тэр Рейнольдс нэр дэвшүүлж байгаа. Ямар тач Рейнольдс гэх энэ нэр агуу зохиолч, найрагчийн амьдралдаа байсан хамгийн сүүлч үг нэ. Маргааш өглөө тэр архаг аригчдыг эмчилдэг тасгийн цонхондоо төмөр сараалчтай тэр нэг шоронгийнх шиг тэр умгар өрөөнд эмнэлгийн орон дээр хөрхий амьсгал хураадаж. Эмнэлэгтэй хугацаанд нь хинч түүнийг хэрэгжиж өг. Хин нэг нь сэтгэл тавьсан байлаа ч гэсэн мор амж гадны хүн оруулахыг бас хөргөлцсөн. Тэгэхээр амьдралынхын сүүлийн хэд өдөр ганц Жон Мора эмчил Потай харьцаж байсан гэсэн үг. Эдгар Аллан Погийн энэхүү учир битэл үхлийн нууцыг тайлахаар судлаачид энэ 150 жилийн турш олон таамаг дэвшүүлсэн. Тэдгээр таамагаас одоо хамгийн сонирхолтой мөн хамгийн үнэн бодит байх магадлалтай хэдийг нь ярьж өг. За хоёул ивент итгэж дараа ярьцгаая. За тийм. Кино шиг байна. Тийм байна. Өөрийнх нь зохиол шиг байна. Харин тийм. За өнөөдрийн дугаарыг маань худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивент итгэж байгаа. Ариг банк нь 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон ажиллаж байгаа. Энэ хүрээндээ ханган нийлүүлэгчдэд зориулаад үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр 5 тэрбум хүртэлх зээлийг олгож эхэлсэн байгаа юм байна. За Ариг банкны энэхүү зээл нь бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний эргэлтийг дэмжих, санхүүгийн хэрэгцээг хурдан шийдэх ийм боломжийг олгож байгаа. За борлуулалтын орлогын чинь 80 хүртэлх хувьээр нь зээл олгож байгаа юм байна. За зээлийн давуу талууд нь түргэн шуурхай, барьцаагүй, за мөнгө уян хатан нөхцөлтэйгээр олгож байгаа. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70 70 10 техник дугаарыг утсаар болон Facebook-ийн Ариг банк цагийн маань, за мөн өөрсдийнх нь Ариг банк цагийн маань гэдэг вебсайтаар орж болно. За энэхээр эдгээр зээлийг болохоор Эрдэнэт Дархан Баян хонгор гэдэг Улаанбаатарын бүх салбаруудаар гэдэг бүх газар олгож байгаа юм билээ салбаруудаар. Бисээ 7 хоногийн турш энийг бодлоо. Хоёулаа ч нөө маань сүүлчийн өдрийн ивент тэтгэж Ариг банк шүү дээ. Тэгээ энэ ч нөө борлуулагч нарт өгнө гэдэг байна шүү дээ. Би тэг 7 хоногийн дотор Ариг банкыг хуурах нэг юм бодож байсан. Бид нар танин мэдхүү борлуулдаг аа. Тийм шүү дээ. Тий. Тэгээ хэдүүлээ 5 тэрбум төгрөг зээлж авъя. Тий. Бид нар одоо ингээд юугаа бараага түүхий идэ татчих авах гэсэн чинь мөнгө хэрэг болоо тий. Тий. Нөгөө зохиол аммаар. Тий. Ном аммаар. Тий. Евро цэг. Бэлэр зэлтэй байна шүү. За Ариг банктай баярлалаа. За тэгэхээр хамгийн сонирхолтой мөн хамгийн үнэн бодит байх магадaltaй хідэн таамаг шүү. Тэр шиг эцсийн 100% үнэн гэж одоо чалах 1000 жилийн дараач байхгүй. Тэгэхээр хамгийн магадaltaй. Погийн олдсон өдөр юу болсон гэхээр Балтиморт сонгуул болчихсон. За. Яг л сонгуул манай сонгуулаар яаж алддаг вэ те. Бөөн булхаа явдаг шүү дээ. Ингээл хүн амтан зөөгөөл те. Ингээл мөнгө төгрөг тараагаал аригчдыг ингээд за чи энд өгчл би чамд архины мөнгө өгнө гэд. Яг тийм сонгуул болж байгаа гэсэн үг. Тэр үед улс төрийн сэтэлтэй хүчирхийлэл элдв гэмтэх хэрэг гарах нь Балтиморт баг хэвийн үзэгдэлж сонгуулаас болоод. Ялангуяа сонгуулийн үеэр купинг буюу дахианы байранд хорих гэдэг хэрэг нэлээд гардаг гэж. За. Энэ улс төрийн бүлэглүүд байна шүү дээ. Гудамжны танхаачуудыг хөсөлж байгаад энгийн иргэдийг л хулгайлах юм. Хулгайлсан хүмүүсээ яах вэ гэхээр согтооно, мансууруулна. Тэгж жагаад сонгуульд ялуулах сонирхолтой нөгөө нэр дэвшигчтэй
ойрхон хүчээр санал өгүүлнэ. Энд нэг хэсгийн оролдууд дээр. Одоо ч бид нар нэг хэсгийн оролд гэж болж байна. Энд чинь те. Одоо яг л ингэн гэсэн. Чамааг би ингээд согтооод, мансууруулад тэгээд би одоо энэ километрийн цаана байгаа нэг сонгуулийн оронд зандагийн төлөө өгүүлчихнэ. Тэгээд өөр газар ахаа зандагийн төлөө өгүүлчихнэ. Хүчээр ихтэй нэг. Бүр харанхуй байсан юм байна. Айлрост. Тийм. Ингээд тэр хоорондоо яах вэхээр барьцааны хүмүүсийг дахианы сарвчанд хорж шийдэгдэг тийм гэмт үйлдэл байдаг гэсэн. Тийм учраас куб ингээд санал хураах хэдэн 10 байр дамжин нэг өдрийн дотор олон санал өгөх учраас заримдаа улс төрийн бүлэглүүд нөгөө барьцаалсан хүмүүсийн хувцсыг нь сэлдэг гэж. Тийм. Тэгэхээр по дахианы байранд нөгөө байранд хоригдсон хохирогчдын нэг байсан байж болох юм. Ялангуяа өөр хүний хувцастай байсныг үүгээр тайлбарладаг хүмүүс маш олон байна. Мөн погийн үүдэнд нь хэвтэж байгаад олдсон гэх райны дэм буудал нь нөгөө давхар сонгуулийн яасан гэр сонгуулийн санал хураах байр бас байсан ба. Тэгэхээр яг нөгөө Яг л таарад тавраад байгаа байна. тийм. Гэхдээ дахиа болон хулгайлагдаж барьцаалагч хүмүүс ихэнхдээ зодуулсан, мансуурсан эсвэл согтуу хүчүү олддог бол хамгийн гол нь по огт юм байгаагүй. Жон Мор эмч түүнийг арх уугаагүй, согтуурч мансуураагүй. Харин баг комд орсон юм шиг ухаан баларсан байсныг л удаадаар тэмдэглэсэн ба. Тэгэж гудамжны танхаачууд пог одоо барьж хорсон байлаа ч гэсэн яг яаж хорсон болоод түүнийг юм дэмэрт хүрэх вэ гэдгийг тун ойлгомжгүй болчиход байгаа юм. Ингээд нөгөө амар гой үнд өгч байгаа нэг гой таам гарч ирэхээр ингээд нэцагдаад. Тийм байна. Погийн амьдралын сүүлийн хэдэн өдрийнх нь гол гэрчийн нэг болох түүний эртний танил гэх өнөөх нөгөө эмнэлэгт түүнийг хүргэж гисэн Жозеф Снодграсс гэдэг байгаа штэ. Гэтэл Пог архинаас олж үгсэн гэдэгт өөрөө бат итгэлтэй байна. Яасан гэхээр Снодграсс өөрөө 1840-од онд Америкт одоо тэр ирч хүчийг авсан архинаас татгалзах хөдөлгөөний идэвхтэй дэмжигч байхгүй өөрөө. Тийм учраас Погийн үхлийг өөрөө үзэл санаахын зэвсэг болгож ашигласан. Ямар. Снодграсс нь Пог болохоор засаршгүй архинаас гадна хар тамхичин байсан мэтэр олон газар ярьж битсэн баг. Нас барсан дараа. Өөдгөө амт юм байна. Энэ өөдгүүгийн төлбөр. Харамсалтай нь Снодграссын энэ муухай үйл хэрэг Эдгар Аллан Погийн нэр хүндийг нас барсныхан дараа хэдэн 10 жилээр харлагдсан баг. Хэдэн 10 жил. Арчаагүй амт юм байна. Энэ бол тийм нохойн баас байх хэвээр. Тэгэхээр По архинд хордоогүй. Хэдий нэр муутай байсан ч гэсэн тэгтлээ их ууч чаддгүй байсан. Магадгүй нөгөө хурдан согтдгоос нь болоод хүмүүс түүнийг их уудаг гэж боддог байсан байгаа шүү дээ. Бүр архины хашлтаач байсан гэж магад. Дээр нь Мор эмч түүнийг огт арх ууг байсныг удаадаараа батсан учраас арх согтуурлах ундаг Погийн үхлийн шалтгаанс ингээд шууд 100% хасцгаая. За тийм. Харин өөр нэг магадлал нь галзуу өвч. Бид нар одоо нохоонд газуулж байгаа галзуу өвчин тустай шүү дээ. Яасан гэхээр энэ саяхан 29 жилийн өмнө 1996-нд Мэрилендийн анагаахын сэтгүүлд нийтлэгдсэн нэг зүрхний эмч Майкл Бинис гэдэг хүний судалгааны ажил байна. Тэр тэмдэглэснээр Эдгар Аллан По олон тэжээвэр амьтныхаа нэгэнд хазуулсан баха. Тэр нь галзуу өвчний вирус халдаацсан байж магадгүй. Галзуу өвчин туссан хүн яагаад гэхээр дээд тал нь бүтэн жил амьдардаг. Харин сэтгэл готрол ядаргаа зэргээс болоод өвчин гин сэтэрч үхэлд хурдан үхэлд нөгөө хүрэх нь илбэг. Ялангуяа нөгөө Погийн нас барахаас 2 сарын өнөөх нөгөө Сартен гэдэг найз оорч төхөр хитэ Филадельфид амар тусалдаг. Тэр найзынхаа гэрт очихдоо нөгөө хий юм харсан, дэмэрсэн зэрэг баримтаас нь харах юм бол галзуу өвчин түүний үхлийн шалтгаан байсан бах. Өндөр магадaltaй гэж энэ бизнес хэмж битсэн баг. 29 жилийн өмнө. Гэхдээ По эмнэлэгт байхдаа тогтмол усууж байсан. Мөн шүл хүртэл ууж байсан гэд Мор нэмчин тэмдэглэн байгаа байхгүй. Энэ тэгсэн чинь юу гэсэн үг гэхээр галзуу өвчний таамгийг няцаана гэж судлаач үздэг юм. Яагаад тэгэхээр галзуу өвчин туссан хүн шингийн мууч чаддгүй юм. Мөн шингэн зүйлийн айцтай болчтой гинэ. Тийм. Тэгээ ингээд бас яг ингээд сайхан төхөж очих гэхээр ахаад цагчиж. Тийм байна. Пог насарсных нь ердөө маргааш нь 1849 оны 10 дугаар сарын 8-нд Балтиморын Вестминстерийн оршуулгын газар нутаглуулж оршуулгын зан үйлийг нөгөө талигач ихнэр Виржиниагийнх нь үеэл Клем гэдэг санварт удирдан зохион байгуулсан ба. Морын эмчийн ихнэр болохоор бүрлээчийн зохицыг орох цагаан давуу бэлдэн оёж шидэж өгсөн ба. Оршуулгад нь хинхээр ингээд нэг хитгэл хүн байгаад байгаас тэг хөөрхий. Оршуулгад нь хожимо нөгөө Эдгар Аллан Погийн нэр хүндийг унагсан нөгөө
Снодграсс. Погийн үеэл Элизабет Хэринг нөхрийн хамт оролцсон байна. Оршуулах ёслол ердөө 3 минут л үргэлжилсэн. Харин 1875 онд буюу нас барснаас нь 26 жилийн дараа Погийн ширлийг яг өмнөх газараас нь зөөвөрлөд ойролцоох сүмийн хашаанд хүндэтгэлээр оршуулсан. Хажууд нь эхнэр Виржиниагийн ширлийг үүнээс 10 жилийн дараа 1885 онд мөн зөөвөрлөө авчирч нутаглуулсан байна. Харин Погийн ширлийг тэгэхээр зөөвөрлөх үеэр оршуулгын газрын булш хөгч Жорж Спенс гэдэг хүн зохиолчийн гавал дотор шохоожин хатуурсан зүйл байсан би харсан гэд ийм яриа тараачихгүй. Ингээд дахиад бөөн марга. Үүнд үндэслээд зарим судлаач Пог тархины хорт авдарсан байсан гэж магадгүй таамаг төвшүүлж. Погийн үхлийн шалтгаанд янз бүр юм гарч ирдэг юм. Тэмбүүгээр цааж үгсэн баг. Чихрийн шичин, унарч татгын өвчин гэд янз бүр юм нэрлэлээд. Гэхдээ сүүлийн үед Погийн намтрыг бичигчд болон түүх судлаачид сүрьег түүний үхлийн гол буруутан байжээ гэж үзэх нь одоо маш нэмэгдэв. Сүрье өвчнөг. Яагаад тэгэхээр Эдгар Аллан Погийн тэр цаг үед сүрье гэдэг бүр аимшигтай тахал байсан. Бүр аимшигтай шүү. Түүний төрсөн ээж нь аав нь өргөж авсан ээж нь төрсөн ганц ах нь аваал ихнэр ингээд бүгд сүрьегээр өдөлсөн. Бүгдээрээ сүрье. 19 дэх зуун чи аимшигтай шүү дээ. Америк хүн янз бүрийн үхлээр үгэж болно. Тэ? Цус харуулж болно, зүрх нь одоо зогсож болно. Гэхдээ 6 хүн тутмын нэг нь сүрьегээр өгдөг гэсэн. Ийм аимшигтай. Одоо манад одоо зүрх судасны өвчл их байгаа шүү дээ. Дэлхийн нийтэрт. Дэлхийн нийт Тэр бол нэгтэй угаасаа. угаасаа. Ер нь бидний нөгөө жам нь зүрх судасаар бид нар өгөх ёстой. Нөгөө хөгшөрсөөр байгаад. Наа янз бүрийн өвчнөр өгöd байгаа. Тийм учраас нөгөө бүх үхлээс ингээд 10 үхлийн 9 нь барыг зүрх судастай. Тэр чинь цус харах хэдэр хүртэл орж иж таар. Тэгэхээр 6 хүн тутмын нэгэн сүрье гэдэг чинь амар өндөр байхгүй. Тийм бий. Судлаачид тэгэхээр ингэж судалсан ба. Үтсэн ба. Пог бүр бага улчир насндаа нөгөө ээж аваасаа сүрьегийн халдвар авцсан. Тэр нь насан туршид далд хэлбэрээр нуугдж байсан. Түүнийг ингээд дотроос нь эдээл байсан гэж үтсэн ба. Амьдралынхын сүүлийн хэдэн өдрийн дүр зурагч гэсэн сүрьегийн шинж тэмдгүүдтэй таарч байгааг мэржлүүд онцлсан ба. Под тулсан сүрье нь сүрьегийн менингит байсан бараг л бацтай гинэ. Далд хэлбэрийн ийм сүрье нь сүрьегийн бактериэр үүссэн менингит нь хурцтаагүй үедээ болохоор хүнийг гинэт өндөр халуурлана. Хий зүйл харах, учир шалтгаангүй айж мэгтэд хүргэдэг юм байна. Ингээд. Дийлэн хүн сүрьег амьсгалын замын өвчин учраас халдар авсан хүнийг тэр доороо цусаар ханиаж аваад гинтгэл хэд хоногийн дотор үгчдэг гэж эндүрд юм байна. Гэтэл далд хэлбэрийн нуугдмал сүрьетэй гэдгийг өвчтөн өөрөө ч мэдэхгүй байх тохиолдол олон байт юм байна л д. Харин ийм төрлийн сүрье ямар үедээ гийл гардаг, өвчтнийг туйлдуулдаг, элдв шинж тэмдгээр нүдэж эхэлдэг вэ гэвэл ачаалал, стресс, дархлаас болж байгаа. Эднээс болт юм. Тэгвэл Поч нөгөө ирээч мөнц дөнгөрөөс амьдралынхаа сүүлийн 100 маш ачаалттай, маш бүтээлч байсан шүү дээ. Арх уухгүй байхдаа тий. Магадгүй нөгөө тэр их ачаална. Удахгүй гэрлэн, өөрийн гэсэн сэтгүүлтэй болно гэсэн тэр хүлээлт мөн дарамт чахалт нь нөгөө далд сүрьег нь стресс байж болох. Хайцсан юу гэсэн мэддэхгүй өнөөх ор сургуу алгуулсан 6 хоногт магадгүй сүрьегийн менингит өвчнөөхөө элдв шинж тэмдгээс болоод айж, хий юм харж, эсвэл дэмэрсэндээ хаа нэгтээ нам өвдөж хэвцсэн байж магадгүй. Ухаан санаа нь орон гарan байсан болохоор нэг сэхээ авахтаа арай гэж балтмаар хүрсэн байж болох юм. Магадгүй бүр солио өвчтэй юм шиг хэцүүгүй явахт нь мөнөөх сонгуулийн булхаа гэсэн гудамжны танхаажуулан таарад хүний муу увц өмсгöd хитэн саналын байраар оруулж чад тэг гадаа нь хайцсан байж магадгүй. Ямар ч тач Эдгар Аллан По зохиол бүтээлийн төлөөнөө насан туршдаа үнэнтэй тэрсэн мэт амьдэрсэн гэд буруудахгүй. Харин өөрийнх нь үхэл ингэж үнэн мөн нь олтхооргүй мөнхийн нууц болон үлдгийг мэдсэн бол магадгүй детектив аимшигын зохиолын жанрыг үндэссэн хүний хуваар өөрөө нүхлээ урчилж харсан бол баярлах байсан ч гэж магадгүй. Тэр оршуулгын нэр үнэхээр харамсалтай юм байна. Аимшигтай гоц. Одоо бодъё л та. J.K. Rowling гэдэг Harry Potter-ын зохиолч байдаг шүү дээ. Бас л мундаг зохиолч. Одоо тэр хүнээс сурлаа гэхэд оршуулгын дээр нь хэдэн зуун мянгаар ирэх байхгүй. Тий. Энэ хүн чинь түүнээс дутхгүй л одоо түүнээс ч илүү гарахаар нэр үнэтэй. Харин тийм хүн шүү дээ. Зүгээр ингээд тэг нэг
юу гэдэг чинь дэм буудлын гадаа зүгээр ингээд цогтууч юм шиг хөвтөж яхад нэг хүн зүгээр шууд таньж байгаа. Харин тийм. Тэнгүүд нэг санваартан энэ хүнд мөнгө өгч гэсэн чи өө тэгэлгүй яг ингээд бүр өөрөө мөнгө өгөөд гал тэрний буудлаа авчих гэж. Тийм. Энд чи бүр Майкл Жаксон байгаа байхгүй. Тийм. Тий. Чи одоогийнх шиг шууд зураг нь харагдаж байгаа биш. Зураг нь хараагүй байсан хүмүүс ч гэсэн таньж яана гэдэг чинь. Харин тий. Үнэхээр хот байсан тодорхой. Манай энэ нэвтрүүлэг маа нөгөө алтан гишүүн гэдэг нууц тийм групп байдаг Facebook- ээ. Тэн дээр ингээд лайв явдаг. Өдөр болгон бид нар нэвтрүүлэг ингээд лайваар хүргэдэг. Ингээд нууц групптэй гэсэн үг л дээ. За энэ группт маань манай алтан гишүүд байд юм аа. Чи нараа шагдрагч ингэж бичсэн байна. Нараа шагдрагч их мундаг хүн шүү дээ. Биологч билүү дээ. Эрдэм түн баггүй. Эмч нар нь ямар сони юм бэ? Холиор буй булчин задрах өвчин маш их шингээ алддаг. Гоц халдварт өвчин. Өдөрт бүр 5 литр хүртэл шингээ алддаг. Ийм өвчин дээр бас эргэлзээ үүсгдэг гэл нөгөө нэвтрүүлгийн дундуур бичсэн байна. Тэг ингээд нөгөө ийм эрдэмтэй хүмүүс чинь яг ингээд сонсож хагаад ингээд нэг зөв бичээд тэнтэй. Манай алтан гişүүд дунджээс тэ янз бүрийн гоё хүмүүс болохоор. За тэгэхээр манайхан нэрэ алтан гişүүн болж энэ шинжлэх ухаантай мэдхүүг одоо түгээх үүсэд хувь нэмрээ оруулахыг бид нар их урьж байгаа. Ямар учиртай гэхээр маах одоо ингээд яг бүтэн 2 үлрэл одоо баг ингээд явж шүү дээ. Тэ? Ингээд Жил хагас. тий 3 дахь улирал маань үргэлжилж байна. тий. Тэгэхээр яа тэгэхээр бид 8 сарын 1-ээс одоо тий эх оныхон 7 сарын 1 хүртэл буюу бүтэн 11 сарын турш өдөрт 3 нэвтрүүлгээр ингээд тооцохоор бид нар жилд 1050 хөтөлбөр хийд юм байл. Тэгээ 1050 хөтөлбөрөөр бид нар за өнөөдөр нэг юм ярина. За маргааш хэдүүл юу ярих вэ гэхгүй. Бид яадаг гэхээр бүр хаварна, зун, эргчил ярих. 1050 хөтөлбөрөөр бүр яг сэдвийг нь гаргаад нийт энэ 21 нэвтрүүлэг дотор 50-50-аар орно шүү дээ. Одоо тий шинжлэх ухааны 50, түүхийн 50, археологийн 50 гэдэг шиг. Тэгэхээр энэ 1050 хөтөлбөрөөр бид нар ингээд зарлцсан. Тэгэхээр энэ нэвтрүүлгүүд одоо чинь таны төрсөн өдөр 4 сарын 17-нд гэж бодоод за 4 сарын 17-нд ямар нэвтрүүлэг явах вэ гэж харж болно гэсэн үг чинь. Тэ тэгээ өөртөө миньшгээ дэвшүүлж болно. Яаж болно бүр энэ чинь хязгааргүй боломжтой. Тэгэхээр яагаад ингэж хэлээд байгаа гэхээр энэ 1050 хөтөлбөрийг та бүхнийг 100,000 төгрөгөөр худалдаж аваач гэж хүсэж байна. Жилд нэг л удаа. 100,000 төгрөгөөр худалдаж авах буюу нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр. За 95 төгрөгөөр. Нэг нэвтрүүлгийг 95 төгрөгөөр үнэлээч. Яг жишээ нь өнөөдрийн сүүлчийн өдөр гэдэг энэ нэвтрүүлгийн солиорсон алтан цох Эдгар Аллан По гэдэг нэвтрүүлгийг та 100 хүрэхгүй төгрөгөөр л худалдаж аваач л гэж. Энэ мэтлэн тий энэ нэвтрүүлгийн ард бид нар яадаг гэхээр мэдээч энийг тий зохиолч маань бэлдэн тэгээд өөр юм болгож тэгээд Ибатагаа ярилцсан. Тэгээ энэ дунд манай гомбо найруулчаа сууж ин тий манай найруулч одоо ганууш тэгээд өчнөөхөн тэгээд арын албаныхан гэд нэг нэвтрүүлгийн ард баг 10-аад хүн одоо ажилдаг. Гэтэ бид нар нөгөө давхцал ихтэй учраас одоогийн байдлаар бид 31 үлээл дээ. Тэгэхээр шинжлэх ухаан тань мэдхүг түгээхэд тийм ингээд цээжний бангараа ярьдаг юм биш л тий. Бангараа яриад 3 өдөр болол угаасаа мэдлэг дуусчих юм л. Тэгэхээр таны өгсөн мөнгөөр бид нөгөө энэ нөгөө цалин орлогоо тий ингээд тавих гэдэг юм аа гэсэн. Энэ үднэс та бидэнд тий 1000 тэр нөгөө 100,000 төгрөгийг жилд нэг удаа өгөөч л гэж хүсээд. 100,000 бол түүнээс дээш гэж болно аим шиг л тий. Гэтэ нэр яг гэвэл зарим хүмүүс нөгөө дээшээ 111,000 эсвэл 108,000 гэдэг нөгөө гой тоо явуулдаг. Тэгэхээр та алтан гишүүн болохоор яг ингээд манай алтан гишүүд ингээд группт ороод биднийг өдөр болго ингээд тий лайвтай алдаа оноотой шууд лайвэр үзчих ямар ч юугүйгээр нөгөө эвлүүлэггүйгээр. За тэгэхээр нөгөө дансын эба хэлээд өгөө. Данс гомбахында дансаа гаргачих та. За тэг. Тэгээд бидний нэвтрүүлгийг худалдаж авч байгаа биднийг одоо ивент итгэж байгаа хүмүүс өөрсдөө яг шинжлэх ухаан тань мэдхүү Монголда түгээж байгаа гэж ойлгож болно тий. Тэгэхээр тэгж бодохоор л ёстой гоё байгаа. За манай данс маань худалдаа хөгжлийн банкны 94,000 гэдэг ай бан дугаартай 4191 тэг 4 518 гэдэг данс байж байгаа. За та бүхэн одоо мөнгөө шилжүүлчихэд гүйлгэнийхээ утхан дээр өөрийнхөө Facebook-ийн нэр болон утасны дугаараа заавал бичих ёстой. За утасны дугаараа бичих юм бол манай менежерөд холбогдоод таныг алтан гишүүдтэй бүртгэж авна. За гадаадд байдаг хүмүүс маань харин Facebook-ийн нэрээ заавал бичээд тэг болж игэл манай одоо пэйж руу ч юм уу мессеж бичиж яриа тий. Чат бичиж яриа. Тэгвэл их амар байдаг юм шүү. Тий. Тэгээ одоо энэ ингийн тэмдэг дээр байгаа энэ тий од мөндөр гэд алтан гишүүд маань ингээд хэдэн зугаар энэ гоё юм тэмдэгтэй болсон байгаа. Яа тэгэхээр бид нэг од мөндрийнхэн бид нэг од мөндөр гэдэг нэрийг наах гэдэг юм биш л тий. Энэнгээр дамжуулж бид шинжлэх ухааны тань мэдхүүг тий Монголд тий тэргүүн зорилгоо болгоно.
бид шинжлэх ухаанч тань мэдгүй дуртай тийм ард түмэн болно. Монгол улс бол энэ дэлхийд хөгжингүй орн болно гэдгийг илэрхийлдэг зүйл юм энэ тэмдэг маань. Тэ. Тэгэхээр энэ тэмдгийг ирээд аваараа алтан гишүүн болоод манай офис дээр. Тий. Манай гадаадд байдаг хүмүүс бас найзуудаа ч юм уу хамаатнуудаа явуулаад ахуулцдаг тий. Гэтэ энэ тийм зугаалж байгаа нь гоё тий. Нэг хүн бүр ингээд Японы парламентын бүр танхимд нь ороод яг тэр одоо улсын хурлын гишүүнээр ширээн дээр зүгээр тэмдэгэ тавиад ингээд зураг авчихсан тий. Тэр өстой гоё хийсэн шүү. За баярлалаа зандаа. За баярлалаа. За YouTube манай нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөг 83.3 107-ос төлхөний од мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг бараа татан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа Ариг банк болон од мөндөр сувгийн маань алтан гишүүд ивент итгэсэн. За зандаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.